Сайн байцгаана уу? Надлын сургууль суурьшлийн төгс эрхлэн төлөж би ижигийн бодлого болон бодолтууд. Өнөөдөр болохоор ингээд үзэхээр ижигийн 2021 оны 1-р шалгалт шинжлэх ухаан физик бодлого 2-ын А одоо нэг юм бодлого харилцаагаа орж байгаа юм байна. За дараагийн ABC асуултанд хариулна. Гээд бодлогын маань өгүүлбэр гэсэн чинь 20 градус Цельс температуртай ус 120 г, хасгаран градус Цельс температуртай мөс 40 г. Энэ хоёрыг холиод хангалттай хугацаа өнгөрсний дараагаар тэг градустай ус болон мөс болжээ. Шууд хийчих юм болохоор хайлж байгаа ч гэсэн яг эквилибриумдаа хүрч чадахгүй шүү дээ. Тэгмэд болохоор уруулаад хангалттай хугацаа өнгөрсний дараа болохоор эквилибриум тогтоод тэг градус Цельс температуртай ус болон мөс хамтдаа байгаа нэг тийм байдалд орчихно. Тэнгүүтээ усны маань хувийн талаамх дамж нь 4.2 joule хувахан грамм кельвинээр байна те. Мөсний маань хувийн талаамх дамжны юм байна. Тэгвэл мөсний хайлахын дулаамх дамж гэчгүй. Хайлахын дулаамх дамж нь ийм байна. Тэгэхээр гаднаас дулаан авахгүй өгөхгүй гэж үзнэ. Тэгэхээр нөгөө гаднаас нэг ямар нэгэн түлш шатаага тий. Кэтэнцээ юм гэж юм уу. Ямар нэгэн гаднаас өгсөн дулаан антер бол байхгүй. Ерөөсөл нөгөө 20 градус Цельс температуртай ус маань өөрөө хөрнө. Хасгаран градус Цельстэй байсан мөс маань болохоор хална тий. Тэгээ хоёулаа тэг градус дээр очиод тэгмүүдээ бас тодорхой хэмжээний мөс нь хайлах бах тий. За тэгээд асуулт нь болохоор үлдсэн мөсний хэдэн грамм бэ? Тодорхой хэмжээнд хайлаад тэгээд хэсэг нь үлдэн шүү дээ юм уу? Тэгвэл тэр нь хэдэн грамм бэ гэж асуусан юм байна. За эндээс болохоор 120 грамтай ус нөгөөд нь болохоор тэртэй мөс байгаа. Ингэж эхлээд болохоор мөс вэж тий. Мөс болохоор хасгаран градус Цельс температуртай байлаа ч юм уу. Энэ хэдэн градус жишсэн байж болно шүү дээ. Тэг градус хүртэл болохоор хална тий. Ингээд тэг градус дээр ирлээ. Тэг градус дээр ирсний хаан дараа болохоор мөс бол хайлна. Тэгэхээр тэр үед болохоор температур нь ерөөсөө өсөхгүй тэг хэвээрээ л аваад. Тэгээд тэг градусаас эхлээд дээшгээ болохоор явахаараа халлаа. Тэгээс дээшгээ явахаараа халлаа гэж явж байгаад мөс бол 100 градус дээр ирэхээрээ ус бол 100 градус дээр ирэхээрээ ууршиж эхэлнэ тий. Тэр ингээд ууршнаа гэж явж. За энэ халж явах үед тийм үү хасгараваас тэг хүртэл халж явах үед болохоор дулаан нь MC дельта Т. Хэдэн градусаар халж байгаа. Тэгээ C энэ болохоор нөгөө халж байгаа бодис маань дулаан багтаамж авах хэрэгтэй. Энд хасгараваас 0 явна гэж юм бол энэ C мөсөөрөө байх хэрэгтэй тий. Тэгэд энэ масс нь ямар хэмжээний масстай мөс хайлж байгаа халж байгаа юм бэ гэд тэгж дулааныг нь олно тийм үү. За энэ 0-оос тэг градус явна. Энд хайлж байгаа үед болохоор Q-тэнцүү M лямбда гэдэг бичдэг тий. Энд дэр болохоор ямар нэгэн температурын өөрчлөлт ерөөсөө байхгүй. Зүгээр л ийм хэмжээний мөс ингэж хайллаа. Энд дээр болохоор бас уурших дээр адилхан те ийм хэмжээний ус ингэж ууршлаа. Ууршихтан зарцуулах дулаан багтамж нь ийм байна. Масс нь ийм байна. Эндээс 0-оос 100 явна гэж бодлохоор бас адилхан л Q-тэнцүү MC дельтатай. Тэгээд энэ болохоор 0-оос 100 явна байгаа юм бол энэ C усаараа байх хэрэгтэй тийм үү. За дулааны бодлогыг бол энэ ингээл бодож штэ. Тэгэнгүүтээ Q өгсөн тэнцүү Q авсан гэдэг чинь. Гаднаас ямар нэгэн дулаан өгч аваагүй гэж хэлсэн юм чинь те. Энэ дотроо байгаа ус нь өөрөө хөрж байгаа тэр дулаан тэр нь болохоор мөс нь халж байгаа тэгээд хайлж байгаа тэр дулаантайгаа тэнцүү байх хэрэгтэй л гэж бодож байгаа юм. Нөхцөл нь болохоор 20 градустай 120 грамтай гинэ. 20 градустай Цельстэй 120 грамтай мөс биш ус. Тэгээд усны дулаан багтаамж нь болохоор 4.2 joule грамм кельвин. 4.2 joule грамм кельвин. За энэ 20 градусыг болохоор яг нөгөө кельвин рүү хувируулж болно те. Цельсийг кельвин рүү хувируулахын тулд 273-ыг нэмждэг тийм үү. Тэр энэ дээр болохоор 293 кельвин байлаа. Дараа нь болохоор тэг градус болно. Гэхээр тэг дээрээ бас дахиад 273-ыг нэмээд 273 кельвин болно гэж хэлж болно. Гэхдээ температурын өөрчлөлт нь бол угаасаа л 20 градус байж байгаад тэг градус болно. 293 байж байгаад 273 болно гэх 20 градус Цельс гэж ütсэн ч болно эсвэл 20 градус кельвин гэж ütсэн ч болно. Температурын өөрчлөлт нь угаасаа хоригдох юм тийм үү. Тэгээд масс нь болохоор гэсэн чинь 120 граммаар хүссэн байгаа. Энийг болохоор уул нь 1000-таа хуваагаад тэг цэг 12 кг гэж үчиж болно тийм. Гэхдээ манай энэ нөгөө манай цэг өгөхдөө болохоор угаасаа граммаар нь кельвинээр нөхцөн байгаа юм байна. Тэгэхээр энийг заавал ингэж хэлжүүлээд шаардлага байхгүй. Тэгээд цэг нь болохоор усных гэж байгаа 4.2 joule бахан грамм кельвин гэдэг үгсэн юм байна. Тэгэхээр ус одоо 20 градус Цельс байсан тэрнээсээ тэг градус Цельс болно. Энэ усны хувирж байгаа буюу Q өгж байгаа гэсэн үг. Өгж байгаа дулаан маань болохоор MC дельта Т гэхээр усны манаас 120 г байлаа.
С нь болохоор 4.2 Joule-ыг бахан грамм Кельвин байлаа. Температурын өөрчлөлт нь болохоор 20 Кельвин байлаа. Энэ Кельвин хуваах, энэ Кельвин үржих, энэ грамм үржих байхад устдаад. За яаж үржих вэ? 120 эмчээ 12 гэснээр 10-ыг нөгөө дэш нөхч идэх үү? 42 болоод гэснээр 20 болгочих уу? Энд жагаад үржих юм бол амархан юм болов гэсэн чинь нэг тэгэж бас харагдахгүй л. Тэгвэл 12 42 гээд үржиж юм бол 22-ийн гээд 24 болоод 48 болоод 504 юм шүү. Тийм ээ. 504 тэргээд дахиад 20-оор нь үржлээ гэхээр 1008 дахиад нөлтөө юу? 1008 1080 Joule дулаан өгнөө гэх гээд байна тий. За энэ болохоор Q гэсэн маань тооцоонд нь гайг асал байхгүй шүү нэ 1080 Joule гэсэн юм шиг байна. Тэнгүүд нөгөө талаас болохоор ус маань мөс маань тий бас 10 градус Цельсиус температуртай 40 г. Тэнгүүтээ хий нийцүү нь болохоор энэ 2.1-ээр өгсөн юм байна. Хасах 10 40 гээд хасах 10 градус Цельсиус температуртай 40 г. Гэснээр дулаан батамж нь болохоор 2.1 Joule бахан грамм Кельвин гээд энэ дээр болохоор хас 10-ыг бас дахиад 2 гож болно тий 273-ыг нэмээд 263 Кельвин. Дараа нь болохоор температуртай болно гэхээр дээрээ 273-ыг нэмээд 273 Кельвин болно гэж хэлж болно. Тэгэхээр температурын өөрчлөлт гэдэг нь болохоор дахиад 0-аас хас 10-ийн хооронд зөрөө 0-аас хастан хас 10 гэж тавьчихгүй. Тийм бол 10 градус гарч байгаа. 10 градус Цельсиус гэж тавьсан ч болно. Эсвэл 273-аас 263-ыг хасаад нас 10 Кельвин гэж тавьсан ч болно тий. Температурын өөрчлөлт нь 7-аас 10 байгаа. Тэгэл Q тэнцүү. Тэгэхээр энэ дэр болохоор Q манай мөсний халхан шүү тий. Мөс халж байгаа. Хас 10 градус байж байгаад буцаад биш. Шинээр тэг градус Цельсиус болох хүртэл нь явж байгаа тийм үү. Тэр дулаан маань болохоор MC дельтатай гээд мөсний масс маань 40 г баа. Түрүүний 120 гэдэг чинь болохоор усных нь байсан шүү дээ. С нь болохоор 2.1 Joule-ыг бахан грамм Кельвин гэж тавиад үрждэг нь дельтатай нь болохоор 10 Кельвин гэж. Кельвин граммтай дараад тэнгууд 40 үрждэг нь 2.1 үрждэг нь 10 гинэ. Энэ 10-ыг 2.1-ээр үржиж юм бол 21 болчихоо. Тэгээд 21-ийг үрждэг нь 40 гэж тавьчих юм бол 840 Joule гинэ. За 840 Joule болохоор мөсөө халаахад зарцуулах юм байна. Тэгсэн чинь бид нарт болохоор өгж байгааныхаа 1080 байгаа шүү дээ. 1080 Joule-аас хасдагд бол 840 хасчих. Joule-ыг хаслаа. Тэнгүүдийнх 9240 Joule. Ийм дулаан одоо илүү үлдчихэж байгаа байхгүй юу? Энэ дулаан маань болохоор яг хэвээр нөгөө мөсөө хайлуулах хэвээр. Ямар нэгэн тодорхой хэмжээний мөсөөг хайлуулах хэвээр. 9240. Тэр 9240 Joule тэнцүү ийм хэмжээний мөсийг одоо хайлуулъя тий. Хайлуулах юм маань дулаан батамжийг болохоор юу гэж гисэн юм. Энэ юм тийм үү? 3.3 үржид нь 12 зэрэг Joule грамм. 3.3 12 зэрэг. 3.3 үржид нь 12 зэрэг Joule-ыг бахан грамм. Нэгжийнх нь үед бодох юм бол энэ Joule-ыг одоо энэ Joule-тай дараа чинь энэ грамм чинь нөгөө талдаа энэ дээрээ хуваах грамм чинь нөгөө жишээ харахаар үржих болж шүү дээ. 9240 грамм хуваахна гэж хагаад 3.3 үржид нь 12 зэрэг. Гээд энэ болохоор хайлсан мөсний маань масс нь гарч ирэх хэрэгтэй. Түүнээс биш нөгөө нийт мөс чинь бол 40 г байгаа шүү дээ. Энээс одоо энэ хайлж байгаа мөсний хэмжээг нь бол тусдаа авах хэрэгтэй тий. За яаж бодох вэ? 3.3 үржид нь 12 зэрэг гэдэг чинь өөрөө 3.3 үржид нь 100 болчихно. Тэнцүү 330 тий. За тэгээд 9240-ыг бахан 330 гээд 2-оор өгье 660 хасгаар 4 буулаа 6 бохоо. Дахиад 8-аас гээд 2 буулаа. Тэргүй 8-аар өгдөс тийм үү? 8-аар гэх бол за тэг нь байж энэ 24 2-тай гээд 24 дээр 26 болоод за дуусаа. Тэгвэл 28 г юм байна. 28 г мөс хайлсан гэсэн үг. Асуултад гээд харахаар ямар хэмжээний мөс үлдсэн бэ гэж асуугаад байгаа тийм. Тэгэхээр 40 г байсан. 40 г-аас маань болохоор 28 г маань
хайлсан. 28 г маань хайлсан. Тэгэхээр үлдсэн мөс маань болохоор 12 г мөс үлднэ гэсэн үг. Тэгээд нэг чинь угаасаа грамаараа өгсөн байгаа шилжүүлэх шаардлага байхгүй. Энд 28 гэсэн сонголт байгаа. Гэтэл энэ чинь болохоор хайлсан мөсний хэмжээ болохоос үлдсэн мөсний хэмжээ биш шүү дээ. Тэгэхээр энийг дугуйлжлахгүй тий. За хоёр дахь зүйл байсан юм байна. Өнөөдөр хичээсэн шинэ үгнүүд гэх юм бол юм байна. За энэ үлдсэн тий. Энэ үлдсэн гэдэг үгийг мэдэхгүй бол тэгээд яхаа нөгөө 28 нь хайлсан шүү дээ. Тэгээд буруу хариу сонгочих байсан юм байна тийм үү? Мөс байна, ус байна. Энэ хангалттай хугацаа өнгөрсний дараа гэж бодоод байгаа тий. Шууд нөгөө хингүүт болохоор яхаа 10 градус Цельстэй мөс 20 градус Цельстэй услаг байна шүү дээ. Тэгээд хангалттай хугацаа өнгөрсний дараа энэ хоёр маань нийлээд 1 градус Цельстэй ус болон мөс болчиход байгаа тийм. За энэ дээр болохоор хувийн талаа магтаамж маань хайлах гэсэн үг байсан юм байна. Тэгэхээр хувийн талаа магтаамж дээр болохоор түрүүнийхэн дэл график байна. Энтэй ямар нэгэн температурын өөрчлөлт байгаа бол тийм энэ мөс байсан ч болно, эсвэл ус байсан ч болно. Халж байгаа үед болохоор Q-д МЦ дельтатэй. Халж байгаа үед дельта Т-тэй үед те температур нь өөрчлөгдөж байгаа үед МЦ дельта Т-гээр. Тэгэнгүүтээ хайлж байгаа ч юм уу эсвэл ууршиж байгаа ч юм уу тийм үед болохоор ямар нэгэн температурын өөрчлөлт байхгүй шууд нөгөө ямар хэмжээний юм төлөв өөрчилж байгаа тэр төлөв өөрчлөлт нь ямар хэмжээний дулаан шаарддаг ингээд нэг коэффициент нь авах хэрэгтэй тэрнгээр нь үржил гараад ирэх хэрэгтэй гэсэн үг. За өнөөдөр шинэсэн үгнүүд маань юм байгаа. Энийг скриншот хийгээд цээжлээд аваарай. Нэг лайн байлаа. Баярлалаа. Баяртай дараа дахин уулзцгаая.